Бүгдэнд чинь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн сэдэв бол 6 дугаар сарын ерхий төлөв байдлыг харьцах болно. Уламжлалт ёсоор 3 чулуунаас сонголтоо хийнэ. За мэдээж та нарын 6 дугаар сарын ерхий энерги ямар байх вэ? Ажил, карьер, хайр, дурлалт гэд бас зарим анхаарах зүйлсүүдийг хэлэх болно. За тэгээд ерөөхдөө лайк, subscribe дарахаа бити мартаарай. Таалагдсан бол бас комент бичиж үлдээгээрэй. За тэгээд надтай холбогдох хаяг description box дээр байрлсан байгаа. Миний онлайн дэлгүүр, Instagram, Facebook хаягууд байрлсан байгаа. За тэрийгээр ороод холбогдоод хувийн уншлага авч болно, цаг авч болно. За тэгээд өнөөдрийн сэдэв бол ерөөхдөө 3 чулуунаас эхэлнэ. За эхний чулуу бол энэ. Ноон хаш чулуу 1 дугаар байх болно. Хоёр дахь нь энэ хар турмалын гэдэг чулуу нэлийн газар дуулах болон хамаалтад зориулж бас ашигладаг. Энэ чулуу байна. Гуравт нь аметист чулуу. Сэтгэл санааг тайвшруулдаг, бас зүүн бэлэгтэй нэлээд холбоо тусалдаг чулуу байгаа. За утга учирн дээр нэг амар миний хэлсэн дээр анхаарал амар төвлөрөөд байх шаардлага байхгүй, зүгээр л эдгээр 3 чулууны аль нь илүү өөрчн таалагдж байна. Аль нь дээр нь илүү нүүт тусаж байна. За тэрэн дээрээ сонгоорой. Зөвхөн 1 дугаарыг сонгороо гэж зөвлөм маань 2 3-ыг сонгохгүй шүү. Өөрсдөө хурахгүй. 1-ийг сонгоод тэгээд бүгдээрээ таарад уншлагаа хүлээж авч үцэцгээ 6 дугаар сард юу тохиолдох вэ? Ерхий энерги ямар байх вэ? Ажил, карьер, мөн санхүү, хайр дурлал дээр ямар байх вэ гэдгийг харцгаая. За ингээд 1 дугаараас эхэлнэ. За 1 дугаарынхан маань таарад уншлагуудаа тавтай морил. За та бүхний маань 6 дугаар сарын энерги ямар хөө байх вэ гэж эхлээд бүгдээрээ харан 6 дугаар сарын ерхий энергийг хараад бас анхаарах зүйлс юу байна вэ гэдгийг энэ хүзрөөр харах болно. Ten of Cups гарч ирсэн байна. 10-ийн аяг. За үүнийг тайлбарлаж өгсөний дараа мэдээж боломжтой ёсоор би дандаа байдаг ажил, карьер, мөн санхүү болон хосын харилцаа ба синглчүүдийн харилцаа 6 дугаар сард ямар өөрчлөлт орох вэ, эсвэл юу болох вэ гэдэг талаар тус бүрчлсэн, үргэлжлүүлсэн деталь уншилгаа бол хийх болно. За энэ бол үздэг хүмүүс маань бол мэдж байгаа байх тийм ээ. За тэгээд лайк, subscribe дарахаа бити мартаарай, таалагдсан бол. 10-ийн аяг. Төгс амжилтын хүзрийг илэрхийлдэг л дээ. Энэ нь одоо уул нь айгүй эерэг утгатай карт байхгүй юу? Тэгээ энэ сарын ерхий төлөвчин бол энергийн хувьд бол ерхийдөө нэлээд эерэг харагдаж байна л да. За тэгэхээр жинхэнэ аз жаргал, гэр бүлийн эм нэгдэл, сэтгэл ханамж, тэгээд сэтгэл зүрхний ямар хангалан илэрхийлдэг хүзэр юм аа. Тэгэхээр энэ сарын турш та нарын маань энерги ямар хөө байх вэ гэхээр хайр, дүүрэн, дулаахан харилцаа, гэр бүлийн ойрын хүмүүстэйгээ эв зохицолтой байх нь байна. Сэтгэл хангалуун мөчүүдийг бас энэ сард хүлээж байна гэж би бол хараад байна. Баяр баясгалантай үйл явдлууд, жишээ нь баяр наадам, гэр бүлийн уулзалттай хайртай хүнтэй хамтдаа байх гэх мэт зүйлүүд энергиуд давмгаалж магадгүй. Ер нь бол маш их аз жаргалтай эерэг энерги бол 6 дугаар сарны хувьд бол та бүхний минь амьдралд өөрнөхөр харагдаж байгаа 1 дугаарынхаа маань хувьд бол юу нь бол нэлээд аз жаргалтай цагийг өнгөрөх зүйлүүд бас харагдлаа. Гэхдээ энэнийг дагаад нэг анхаарах зүйлс нь юу вэ гэхээр тань энерги бусдаа хуваалцах талархах нь илүү аз жаргалыг авчирнаа гэж сахиусуу зөвлөж байна. Хэрэг гэр бүлийн харилцаа сүүлийн үед асуудалтай байсан бол эвлэрэл, уучлал, эргэн нэгдэл хийхэд тохиромжтой үе шүү. Тэгээд өнгөрсөн зовлон зөвлөлт бити дахин анхаарал хандуулаарай гэж сахиусууд нь зөвлөж байна. Одоо байгаа аз жаргалаа тээвэрчтэй ирээдүйн рүү эргээр хараа. Мөн зарим тохиолдолд энэ карт нь хэд төгс төлөв байдлыг хүсэж хүлээхгүй байх хэрэгтэй сануулдаг. Бүх зүйлийг төгс болгоход аз жаргалтай болгох чинь ингээд бүгдийг контролдоод ч юм уу байх хэрэггүй. Одоо байгаа зүйлийг байгаар нь энгийнээр нь урсгалаар нь явуулчих хэрэгтэй гэсэн үг л дээ. Жаргал гэдэг нь аз жаргал гэдэг нь нөө төгс байдал биш. Харин одоо бодит амьдрал агшин хором зуурт болоршдгоо. Тэгэхээр бүх зүйлийг контролдоо төгс байлгах гэж ярьж одоо гоё аз жаргалтай ирээдүгөө 6 дугаар сарын гоё мөчүүдээ энерги балалваа гэдгийг бол сахиусууд бол анхааруулж байна. За энэ дээр анхаараарай. Манайхаа бусдаараа бол ерөөхдөө бол ойр дотны хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрөх аз жаргалтай байхтай сэтгэл хангалуун мөчүүд бол 1 дугаарынхны минь хувьд бол хүлээж байна. Тэгэхээр 6 дугаар сарын минь та бүхний минь энергийн түвшин бол гайхалтай эерэг
very positive байна. За нэгшлүүлчих. За тэгэхээр та нарын 6 дугаар сарын ерөнхий энерги болон анхаарах зүйлсүүд байлаа. Одоо за ерөнхийдөө ажил карьер, мөнгө санхүү ямар байх вэ? Нэг дугаар хэмээн 6 дугаар сард гэдгийг харъя. За тэгэхээр ерөнхийдөө бол ажил төрөлтэй хүмүүс бол одоогийн байдлаар тогтсон ажил төрөл байхгүй эсвэл ажил хайж байгаа хүмүүстэй нийтэд нь хүзэр татаад ойлгомжтой тал талаас нь тайлбарлаад явахыг хичээнэ. За. За сахиусууд минь хэлээд уушны дугаарх нэмээ 6 дугаар сарын ажил карьер мөнгө санхүү ямар байх вэ? Окей. За турлаж байгаа нэг жоох хийшлүүлээд хий. За ингээд тавьчихлаа. Of Swords, Hermit, Five Wands, за чи бол одоо нэг жоох ширүүхэй болох гэдэг юм. Strength, окей. Hierophant гэдэг хөөзөр гарч ирлээ. Дээд талын хөөзөр дээр Demon гэдэг хөөзөр гарч ирлээ. За тэгэхээр энийг ийшээ салангад байрлуулчих. Ерөөхдөө ийм байна л да. Энэ сарын хувьд бол та нарын хувьд бол илүү нэг ирч хүчээ авч тэ амрах шаардлагатай бол нэгт бол харагдаж байна. Маш их өнгөрсөн саранд хитрхийх тууштай байж ажилласан тэ ингээд бусдаа маш их бизнесийн салбар, ажил карьерийн салбар дээр өрсөлдөхтэй маш олон зүйлүүд гарсан байх. Үүнээсээ болоод нэлээ ядраад өмнөх саруудад энерги алдсан байгаа бол энэ сартаа та нар минь илүү ажил карьер мөнгө санхүү чухал ч гэсэндээ эхлээд жоохон өөртөө амраа заримдаа ганцаараа ч юм уу байж гэртээ цагийг ганцаараа өнгөрөөдөг ч юм ингээ хувийн орон зайгаа өгөөд яг өөрийнхөө алдаа дутагдал юу вэ ажил карьер дээр юун дээр анхаарах вэ гэдэг талаар ихэдэ бодох хэрэгтэй сар болон өрхнэ. Тэгээ мөн хözөр бол зөн бэлгийг бас санаа зовлыг илтгэдэг хözөр. Тэгээ бас маш их санаа зовлонтой сарууд бас болох нь байна. Гэхдээ өөрийнхөө зөн бэлгээрээ илүү дотор хүн лүгөө анхаараад яг юу хүсэж байна, ажил карьер дээр юун дээр анхаарах ёстой вэ гэдэг талаар төвлөр бас өөртөө тодорхой хэмжээний амралт өгөө гэж сахиусуу зөвлөж байна. За одоогийн байдлаар ажил төрөлд болохгүй байгаа хүмүүс л энэ сарда бас тэгээд ямар нэгэн газар ажилд орё гэж бодчихвэл нэлээд өрсөлдөөн дунд өрнөх нь байна. Одоо ажилд орохын тулд ингээд олон хүмүүстэй өрсөлдөх шинжтэй харагдаж байна. Гэхдээ энэ сарда бол ерөөхдөө хэдэн хэсэг хугацаанд ажил төрөлгүй байсан бол за тэгээд сая жоохон амьсгаадад байлаа нөгөө нэг огцом хөдөлгөөнтэй яж байгаа шууд бичлэг хийсэн чинь жоохон амьсгаадад байсан шүү. Одоо гайгүй амарцсан болохоор бичлэгээ өөрчлүүлж байна. За тэгээд ерөөхдөө энэ сард нэлээд удаан хугацааны ажил төрөлгүй байсан хүмүүс мань байгаа бол та нар минь яг зөв замдаар явж байна. Бити шантраарай, зоригтой байгаарай гэж хүсэж байна. Хүссэн ажилдаа юм уу тодорхой хэмжээгээр ямар нэгэн байдлаар ажил төрөлд орон мөнгө санхүүгийн байдлаас сайжруулна. За тэгээд үр ширтэй хүмүүс маань үр ширээ дарахад бол нэлээд түлхэц болох санхүүгийн өсөлт дэвшилт 6 дугаар сард харагдаж байна. За бас та нарын дундаас ч юм уу найз нөхөд чинь дотны найз чинь эсвэл хамаатан саданчин ч юм уу тусламжийн гараас сунгаа бас ажил төрөлд бас оруулаад өгч шинжтэй харагдаж байна. Энэ бол одоогийн байдлаар ажил төрөлгүй хүмүүсийг хэлж байгаа шүү. За ингээд нэлээд хэсэг хугацааны турш ажилгүй зовлонтой байсан стрессэн эн тентгийн албан газрын хаалгыг татаач нэмэргүй ажилд орж өгөхгүй нэг л бүтэхгүй байсан өнгөрсөн дэх одоо асуудлууд чинь 6 дугаар сарда нэг дугаархны минь хувьд бол зэгцрээд явчихнэ. Тэгээ үүнийгээ дагаа санхүүгийн байдал чинь бас мэдээж сайжрах шинжтэй байна. Гэхдээ нөгөө нэг ажил төрөлд орсон нөгөө нэг ерөөдөө бол удирдлагынхаа үгээр явахыг зөвлөе. Нэг зөөрөөд байх шаардлагагүй ингээд одоо долонгийн газар доглон, сохрын газар сохор гэдэг үгийг баримтлахаас өөр аргагүй юм байна шүү. Тэгээ шинэ ажилд орох болов эсвэл одоо ажилд орсон хойно хамт олон ямар байх болж гэдэг юм уу те нэг юм нэлээд сэтгэл зүйн хувьд бол юм стресстэй бол байх гэдэг харагдаад байна. Зүгээр юун дээр зөвлөгөө өгөх вэ гэхээр
Тэгэхээр сэтгэл санаа тайван те итгэл найдвар дүүрэн байж чадвал таны амьдралд энэ сар ухаалаг сонголт ирнэ. За бас магадгүй хариуцлагатай байх тал дээр бас илүү амжилт гаргах гэх мэтлэн эерэг үр дүн бол харагдчих байна. Санхүүгийн байдлыг бол бас хэлсэн байгаа те. За ингээд ямар тач нэг хэсэг хугацаанд маш их проблемтэй байсан хүмүүс юм бол ажил төрөл олж хийгээд эсвэл ингээд хуваараа бизнес хийх гээд байдаг. Зарим хүмүүс өнөд хуваараа бизнес хийдэг хүмүүс маань байгаа бол маш их өрсөлдөөний дунд ингээд сүлдээ бүр ядрааттай ингээд хийгээд зүтгүүлээд нэг л болж өгөхгүй бас байх шинжтэй боловч энэ асуудлуудыг энэ сар та нар минь даван туулнаа. Мөн санхүүгийн байдлаа ч сайжруулнаа. Банкны ч юм уу өршөлттэй, зээлтэй байсан бол тэдгээр зүйлүүдэд тодорхой хэмжээгээр зохицуулаад явчихнаа гэж харагдаж байна. За тэгээд ажил төлөх хүмүүсийг бол түрүүлсэн бол бас хуваараа юм хийдэг хүмүүсийг бол хэлэхэд бол бас тэгээд тийм бусад найзууд ч юм өөр ч бас тусалж магадгүй харагдаж байна. Бизнес яах бол би ч одоо хуваараа юм хийдэг хүн одоо би л бүх юмыг авч явдаг хүн гэл айгүй стресстэй байгаадаа харагдаж байгаа боловч амралтаа сайн зохицуулаад өөртөө ихтэй байдлыг дээрс нь хэрмэт хүзрийн дээр нэлийн тодорхойлно л дээ. Сайн бод, гэтээ 50 амгалан орчинд ганцаараа хаяад 7 өдрийн 2 өдөр ч юм амраад хийх бизнесээ хэрхэн яаж өөрчлөх вэ гэдэг тал дээр бод. Дээрс нь хуваараа юм хийдэг хүмүүс нь хувийн салонтой, ресторантай, бизнестэй наймаатай хүмүүс мэнд байгаа бол санхүү мөнгөн дээр асуудал гараад байл илүү туршлагатай хүмүүсээс хандаж зөвлөгөө авахыг бол сахиусаа зөвлөж байна. Бүгдийг би хийчин гэж зөөрүүлээд байхгүй, ээгөө жоохон дараад за таньж мэддэг чамаас удаан хугацаанд тодорхой бизнесийн салбар дээр илүү туршлагатай хүн найз нөхөд юу вэ те? Таньдаг танил юу вэ? Тэр хүмүүсээсээ зөвлөгөө авахд гингүү гэж харж байна. Тийм бол энэ стресс асуудлууд, мөнгө санхүү, хувийн бизнесийн асуудлууд ч энэ сарда цэгцэрчнэ. Бас сэтгэл зүйн хувьд нэлээд амттай байх гэдэг болохоор сайн амар, сайн бод, өөртөө ихтэй байх юм бол бүх зүйлийг эргээр зурдаасаар юм байна шүү. За одоогийн байдлаар хувийн бийдгүү тогтсон ажил төрөлтэй хүмүүс маань байгаа бол энэ сардаа бол нэг жоох асуудалтай сарууд бол өнгөрөх нь их ачаалттай ажилланаас болоо ядрах за тэгээд стресснээсээ болоод хамт олон байгууллагын ганцхан хүмүүстэй хил ам урийдаг ч юм уу те магадгүй захиралтайгаа удирдлагатайгаа нэлээд муудалцгаад байх шинжтэй харагдаад байгаа болохоор үүн дээр жоохон хараарай. Хүн чинь нэг стресстэйд ядраад ирэхээрээ ингээд ажил дээрээ төвлөрч чадахгүй эсвэл нөхөн амьтандаа таарахгүй нэг ааш нь хөдөлгөөд нэг эсвэл захирлагын өдөөс нэг хар ярих гэж нэг юм сэтгэл санааны асуудлууд үүсдэг байхгүй. Тэгэхээр бас энэ дээр бас анхаар сайн амраад аваа. Тэгэх юм бол бас ингээд заавалчгүй хүмүүстэй 6 сарда та нар маань хээлам үүсгээд хэрүүл чатаг хэрүүл уруул хийгээд байхгүй шүү дээ. За гол нь тэгээд захирлын хэлж байгаа үг ч юм уу албан байгууллагын удирдах тушаалтнуудын хүмүүсийн хэлж байгаа үг хэдий өөр чин шудраг бус санагдсан ч бай, буруу юм шиг санагдсан ч бай, би дахин хэллээ нэг үг байна. Заримдаа бидэрт те дугуй байгаа, довлонгийн газар доглоо, сохрын газар сохор байж иж ажил карьер дээр үлдэхээс өөр сонголт үлдэхгүй гэдгийг анхаараа. Сайн амар бага стресс хамт олондоо айл болох хэвтэй байхыг хичээ 6 дугаар сард. За тийм бол окей, яванда бүх зүйл зүгээр болно. Ажил төрлөөс халагддаг ч юм уу, айтар муу санхүүгийн дарамт болныг харагдахгүй байна. Зүгээр л маш их дарамт танараас ирэх юм болохоор ерөөсө сэтгэл зүйтэй л холбоотой гэсэн. Санхүүгийн алдагдал байхгүй, авдаг цалингаа аваад хийдэг ажлаа хийгээд явна. Сэтгэл санаар унах эсвэл хитрхийх ядарсаа болоод ажлын бүтээмж буурах, үүнээсээ болоод уурах зартаа бол хамт олон ч юм уу зарим хүмүүстэй маргалдах гад байгаа сөрөг зүйлүүд бол харагдаж байна. За тэгэхээр нэг дугаарх маань өмнө дээрээ жоохон анхаарад өгөөрэй. Тэгээ жоохон амраад өгөөрэй гэдгийг зөвлөё. За ингээд нэг дугаархны минь хувьд бол ажил, карьер болон мөнгө санхүү анхаарах зүйлүүд маань бол ийм байлаа. За одоо хосын харилцааг харцгаая. За эхлээд би синглчүүдээс эхлэе гэж бодож байна. За нэг дугаарх нь маань 6 дугаар сар синглчүүдийн минь хувьд ямар үйл явдлууд болох вэ? Хостоо болох нь уу? За энийг хамтаа учрах нь уу? Эсвэл яахаар байна? Бүгдээр харцгаая.
За би одоохон хэлж өгнө. За ихэнх нь сингл хүмүүсийн маань хувьд бол нэг юм хоёр вариант шүү. Нэг бол энэ сарда та нар маань за энийхээ жил болох хүнтэйгээ нөхөртөөгөө эхнэртэйгээ танилцсан. Эсвэл нэлээд удаан хугацааны багт бөх албан ёсны хосоол хүнтэйгээ 6 дугаар сард учрна гэж харагдаж байна. Өнгөрсөн чи санаа зовнил ихтэй байсан бол ингээд би насаараа ганц би явах юм шиг байна. Эсвэл намаа гэсэн хүмүүс цаашаа гэдэг би хайр дурлалд одгүй юм байна гэсэн санаа бодолтой гутранг байсан бол энэ сард энэ зүйл чинь дуусах болно. Чиний амьдрал нүмер нөлөөлөг болох эрх хүн эсвэл чамд тань нийжил болох эмэгтэй хүн амьдрал чинь гарч ирснээр чи баяр баясгалан хүртнэ. Гэхдээ энэ хүзэр дээр хараад хад бас зарим хүмүүсийн маань хувьд бол ингээд хүнтэй очих бол өнгөрсөнд X-ээ хүлээгээд байсан хүмүүс байгаа бол X-ээ өсөл хуучин удаан хугацааны харилцаатай байсан нөхөр эсвэл найз залууга одоо хүртэл сэтгэлийнхэн гүндээ тавьж явуулж чаддгүй хүмүүсийг байгаа бол тэр хүмүүсийн X-нд гаргаж ирэх магадaltaй гэж харж байна. Яг бол чи өнгөрсөн дээр гаццсан тавьж явуулж чадахгүй хэвээрээ байгаа харагдаад байна. Гэхдээ тэр хүний араас гуйж говших дурггүй уучлахгүйгаа ч юм уу буцаж харилцаагаас сэргээ гэсэн ямар ч тийм бодол байхгүй нэгэнт дуусах харилцаа эсвэл өөрөө гарч ирвэл ирэнэс гуйлахгүй л өнгөрсөнд би маш их шарх авсан гэсэн байдлаар зөрүүдэлсэн өөрийгөө хамгаалсан байдалтай байж өтлөө. Удаан хугацаанд ч чамд холбоогүй X эсвэл асуудалтай харилцаатай нэг дуусгал болсон ч гэдэг юм уу X чин амьдрал чин эргэж гарч ирнэ. Тэрний хажуугаар юу гарч ирэх вэ гэхээр цог шинэ хүн амьдрал чин гарч ирнэ. За энэ хүн бол чамд бол ерөөхдөө бол нэлээд удаан доктортой хосын харилцаатай байх сонирхолтой хүн гарч ирсэн. Чиний сэтгэл санаа нэлээд хоёрцсон шинжтэй байхаар харагдаж байна. За өнгөрсөнд X сэтгэлээсээ тавьж явуулаагүй эсвэл тийм удаан хугацааны харилцаатай нөхөртэй, эхнэртэй ч юм уу найз залуутай охинтой байгаагүй хүмүүсийн минь хувьд бол нэлээд доктортой харилцаатай байх хүн 6 дугаар сард гарч ирснээр сайхан ирээдүй хүлээж байна. Энэ дээр бас 10 of Cups гарч ирсэн байгаа шүү дээ. Бас давхар учиртай. Гэр бүлийн аз жаргалыг илэрхийлдэг хүзэр. Энэ дээр бас адилхан хүзрүүд нэлээд төстэй аз жаргал, хурим найрыг илэрхийлдэг хүзрүүд гарч ирсэн байна. За тэгээ X-ийг хүлээжсэн хүмүүсүүд X гарч ирснээс гадна давхар нэг шинэ хүн гарч ирээд сэтгэл нь хоёрдоо алийг сонгохоо мэдэхгүй нэлээ. Стресстэй шинжтэй бол харагдаж байна. Тэгээ харахаар яг алийг сонгох юм бол гэхээр за удаж байна. Яах чаргагүй 5-ын сэлэн гарч ирж байгаа. Энд чинь хоёр хүнтэй голтой холбоотой хүзэр байгаа маа. За тэгээ шинэ хүнээ сонгох нь хуучин хүнээ сонгох нь гэдэг би хараадах. Нэг сонгох бай. За та. Tower. Ихэнх нь бол X-ээ сонгох шинжтэй харж чинь 6 дугаар сард сингл байгаа те ингээд харилцаа холбоогүй удцсан удаан сингл байсан те бас X-ээс удаан харилцаагүй байсан хүмүүсийн мэд хувьд бол гинт өнгөрсөнд хүн чинь гарч ирсэн санаа чинь хоёрдоо байдаг. Дээрс нь бас чамааг их сонирхох өөр хүн гараад ирсэн байдаг. Яхаа мэдгүй яваад байдаг. Тэгтээ зүрх сэтгэлийн гүндээ чи X-эл тавьж явуулж чадаагүй байсан болохоор X-ээ илүү сонгох магадлал өндөр байна. За зарим шинэ хүн сонгож болно. Тэгтээ ихэнхдээ 50-аас дээш хүн бол хуучин хүндээ боломж өгөөд үзэх 6 дугаар сар харагдаж байна. За огт X-гүй хүмүүсийг бол түрүүн би хэлцэнтэй X-гүй ч юм байсан хүмүүс бол гайхалтай доктортой романтик харилцаатай байх хүнтэйгээ та нар минь 6 дугаар сард учирнаа. Бүр азтай заримын хувьд бол хааны жил болчих сөүлмэд дагаж учирч магадгүй 6 дугаар сар бол харагдаж байна. За синглчүүдийн минь хувьд бол 6 дугаар сарын хайр дурлалын ерхий төлөв ийм байна. За одоо хосын харилцаатай хүмүүсийг харъя. За албаасны хостой, эхнэртэй, нөхөртэй, найз залуутай, охинтой хүмүүсийн маань хайр дурлалын 6 дугаар сарын ерхий төлөв ямар хөө байхаар байна вэ?
За нэг дугаархын нэмийн хувьд бол нэг юм айгүй асуудалтай харилцаа ер нь бол 6 дугаар сард үргэлжлэхээр харагдаад байна. Ингээд салж нийлэх гээд байгаа юм шиг те нэг юм асуудалтай харилцаа чинь 6 дугаар сар сэтгэл санаагаа чинь зовоох нэ гэж харагдчихэв. За нэг муудалцсан байсан ч юм уу. Түр хугацаанд завсарлага авсан байсан харилцаа байж болно. Эсвэл уулзаж учраад яваад байгаа ч гэсэндээ нэг юм болж бүтэхгүй байгаа бол хосчин өөрөөс ч юм уучлахгүйгээд гараад ирхнэ. Хоёр маргалдаад хэсэг хугацаанд хэд хоног ч юм уу уулзахгүй, 8-9 хоног ч юм уу уулзахгүй, чи гомд сэтгэлээр унаад те нойрчин хулж чадчих байдаг юм уу? Уйлах, сэтгэлийн стресс авах зүйлүүд бол гарах ч гэсэн буцаад чиний хосчин чамаас уучлахгүйгээд айгүй хурдан буцаад нийлчихнэ гэж харагдаж байна. Жохон юм хосын харилцаан дээр юм савлгаатай сарууд харагдаад байна л да те. Нэг нийлээ нэг салах гэдэг байгаа ч эсвэл яг яах гэдэг мэдхгүй нэг хэрэлтэй л тэгсэн нэг болохоор буцаж ивлэрэл аюу гол хаалан харилцаа чи романтик болоод тэгсэн дахиад маргалдаал боли ойлонгийнхаа амьдрал бүтэхгүй юм байна ч гэдэг юм нэг юм аюу тийм on and off байгаа хгүй савлгаатай унтарч асан ч гэх юм нэг юм токсик юм шиг тэгэхээр нэг бодлын гал халамж юм шиг тийм харилцаатай байх хосуудын маань хувьд бол ийм сар бол өнгөрөхнэ. За тэгээ муудалцах зүйл бол гарын шүү хэдэн оны түнжин хараад бүр салж нээлтээр тулаад бишээ бүр салах дээр тулна. Хөвшнийх утгаа өөрөө чам дээр уушлахгүйгаа тэр эсвэл чи буруутай гэдгээ мэдчихвэл та за болио миний бас буруу байна. Хоёлоо ийм удаан хугацаанд харилцаа холбоотой байчаад одоо ийм хөө асуудаас болоод салаад явах вэ. Тэ ялангуяа хүүхдтэй хүмүүс айл үр хүүхдтэй бодсон ч тэр ингээд явах вэ. Нэг бол учрын уушлах нь эсвэл нөгөө хүн чинь уучлахгүйгээд гараад иртэр ч юм уу. Ийм зүйл төрхөн зуурын хэрүүл маргаан төрхөн зуурын салалт хэдхэн хоногийн салалт заримынхын хувьд бол хэдхэн цагийн салалт байж магадгүй төр зургийн түнж аагаараа тий өдөр нь хэрлээ салах гэчээд оройн хайраа болцсон явж идэх хосоод байдаг шүү дээ ерөөдөө нэг тийм дүр зураг харагдаад байгаа байхгүй юу. За ийм байна. Тэгээд хосын харилцааны хувьд бол баг зэрэг юм токсик савлгаатай байх боловч салалт байхгүй. Салах дээр тулаад хэрүүл маргаантай байсан ч хоёр бинийгээ хурдан уучлаад эвлэрчнэ гэж харагдаж байна. За тэгээд хосууд маань зарим хүмүүс маань нийлж бизнес хийх сонирхолтой байдаг бол тэ одоо хийх гэж байгаа бол бизнесийн санаа гараад эхлүүл эсвэл одоо хоёрын дунд бас нөгөө нэг эхнэр нөхөр ч юм уу эхнэр найз залуу охин мөртлөө ингээд хамт юм ажилладаг бизнес хийдэг бас байж болно. Үүнээсээ мөнгө санхүүгийн асуудлуудаас болоод бас хэрүүл маргаа үүсэх шинжтэй байгаа байхгүй нэг ажил хэрэг мөнгө санхүүтэй асуудалтай холбоотой. За тэгээд тийм юмнаас болоод маргаллаач гэсэндээ тэр харилцаач нэг утгагүй асуудалгүй нэг талдаа цэгцэрчнэ гэж харагдаж байна. Хосуудын маань хувьд бол нэг дугаархны хувьд бол 6 дугаар сард та хоёрын харилцаанд ямар нэгэн хөндлөнгийн хүн 3 дахь этгээд орно гэсэн зүйл бол харагдахгүй. Зүгээр нэг өөрсдөө чинь хүн хоорондын харилцаан дээр асуудал үүсэх эсвэл мөнгө санхүүтэй холбоотой зүйл дээр асуудал үүсээд л нэг багахан маргаан гарна. Гэтэ бүх зүйл хэвийн үргэлжлэх 6 дугаар сар юм байна. За ингээд бүх зүйлийг ойлгомжтой хэлсэн байх гэж найдаж нэг дугаархны маань хувьд таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа. Баяртай. За 2 дугаарынхаа маань таарад уншлагатай тавтай морил та нар маань энэ хар турмаллын буюу хамгаалалтын болон газар дуулахын чулууг сонгосон. За тэгэхээр 6 дугаар сарда та бүхний ерхий нэрийг ямар байх вэ? Анхаарах байх вэ гэдгээс эхлэе. Дараа нь бүгдээрээ мэдээж ажил карьер хайд урдлал руугаа ороод тавьчихна. За Empress гэдэг үзэр гарч ирсэн байна. Энэ бол маш хүчтэй тий бүтээлч үржил шимтэй халамж хаяр дүүрэн энерги агуулсан хөзөр. Эмэгтэйлэг хүчтэй тижээх асрах чанарууд нь давмгаалсан энерги бай харагдаж байна л да. Бүтээлч байдлын хувьд идэвхтэй болохтэй шин санаа, шин төсөл эхлүүлэх, урлагийн талаар суралцах гэх мэт зүйл бол таатай байх сар гэж харагдаж байна 6 дугаар сард. Элбэг дэлбэг байдалтай байгалийн хүч таныг ивэж байна гэж харагдаж байна. Тэгээд санхүү, бие махбод, хайр дурлал, гэр бүлийн амьдралд өөр өгөөчтэй сар болно гэж харагдаж байна. Ерөнхийдөө бол элбэг хангалуун байдал, ажлын хувьд амжилт, карьертэй элбэг хангалуун байдлын хувьд бол амжилттай байх сар харагдаж байна. Тэгээд бас ерөнхийдөө ер нь бол хэлээд одоо хүчтэй хөзрөөгөөд үржил шимээ маш их өгөх энергитэй 6 дугаар сар харагдаж байна та нарын хувьд бол. Гэхдээ анхаарах зүйлс нь юу вэ гэхээр өөртөө анхаарах, амралтгоо сайхан сэтгэл зүйн тайвшрал бас чухал шүү.
бусдыг ингээд хитрхийг та нар маань 6 дугаар садлах ингээд харж халамжлаад бүх хүний ээж шин байх гад ч юм уу эсвэл ингээд бүх зүйлийн уран дараа тэгэл хамгаалал хайрлал мөнгө санхүүгээр ч юм ингээд туслаад яваад байх бас 2 дугаарны минь хувьд бол нэлээ харагдчихэл та хайр мөнгө санхүүгээ харангүй зориулахын нэр бас харагдсан. Гэтэ бас өөр дээрээ анхаарах зүйл нь байна л та тий амралт өөртөө гоо сайхандаа анхаар санаа тайвшруулах нь чухал юм. Хитрхийг өгөх тий гэж өөрийгөө золиослох аюул байгаа тул хэл хязгаараа барих хэрэгтэй ингээд бусад хитрхийг сэтгэлээ мөнгө зөө төгрөг цаг хугацаагаа зарцуулаад өөрийгөө анхаарахгүй орчиход байх шинжтэй байна. Тэгэхээр хэл хязгаараа бариа гэж бол зөвлөд байна. Бас дээрс нь хит мэдрэмтгий байдал сэтгэл хөдлөлт автах сар байна л да. Маш их мэнзэг мэдрэмтгий сэтгэл хөдлөлөө хянж чадахгүй байх 6 дугаар сар бол харагдаад байгаа хгүй. Тэгэхээр энэ дээр анхаарал өгч хэрэгтэй байна. Тэгээд зөвлөгөө гэвэл энэ сард өөрийгөө байгалийн хэмнэлтэд нийцүүлэн дотоод мэдрэмжээ сонсож хайр халамж гоо сайхны хүчээр альваа бүтээж хөгжүүлж амьдрах нь хамгийн зөв алхам байх болно гэж сахиус зөвлөж байна. Өөрийгөө хайрал байгаль тэтгэлтэй илүү ойр бай гар амралтанд яв дандаа л өөрийгөө гэр бүлээ найз нөхдөд ч юм уу хамаатан садны хүмүүст бүх зүрх сэтгэлээ цаг хугацаагаа мөнгө зориулаад байх нь заримдаа хитрхи ихтчих гээд байж магадгүй. Балансаа тэнцвэржүүл өөрийгөө хайрал өөртөө цаг зарцуулаарай. За бусдаараа энэ сөрөг талууд сөрөг биш анхаарах талаас эс тооцвол ерхий юм энергич бол энэ 6 дугаар сартаа гайхалтай байх нэ. Мөнгө санхүүгийн асуудал гайгүй гэж харагдаад байна. За тэгэхээр энерги хувьд бол юм байна. Юу нэг айгүй их бусдын төлөө явдаг хүмүүс их харагдаад байна да. Олон хүүхэдтэй ганц бие даас ээжүүч ч бас байж магадгүй 2 дугаархны минь хувьд бол за тэгэхээр ажил карьераас эхлэе. Ерөнхийдөө 2 дугаархны минь хувьд 6 дугаар сарын хувьд ажил карьер мөнгө санхүү ямар байх вэ те бас анхаарах зүйлсүүд юу байна сахиусуудын зөвлөгөө бас юу гарч ирэх вэ харцгаая. За төрлөж байгаа. За сахиусууд үлээд бас 2 дугаархны хувьд бол ажил карьер мөнгө санхүү 6 сартаа ямар байх вэ? Seven of Swords, Ace of Pentacles, 8 of Swords, 3 of Swords, 4 of Wands, 5 of Coins. За энд юу болоод байна? Дээд талын үзэр дээр уул нь бол Sun гайхалтай үзэр гарч ирсэн байна. За харъя. За ингэж харагдлаа. Ерөнхийдөө бол одоогийн байдлаар та нар маань ингээд энэ сарда жоохон сөрөг болон эрг зөвлөд холимог давмгаалах энергитэй сар бол харагдаж байна. Одоо ажил дээрээ хил амны бай болох шинжтэй тийм ингээд хүмүүс чиний талаар ар хударгаар чинь ховж юу хөдөлцөөд худлаа яриад тийм чиний зүрх сэтгэлийг шархлуулах гомдох зүйл гарах нь байна. Үүний бол бас чи одоогийн хийж байгаа ажлаасаа гардг юм уу гэсэн санаа бодол нэлээд давмгаалах шинжтэй байна л да. Дээрэс нь тэрний хил ам хитрхи ховж ивний хажуугаар чамайг стресстүүлэхээс гадна авж агаад мөнгө чинь цалин чинь нэг л хангалттай санагдахгүй те. Асыйдэнд өөр чи ерөөсө хэрлээнд явахаас хэтрэхгүй. Цаанаас нь бас үр зээлтэйч байдаг юм уу юм нэхэгдээд байдаг. Санхүүгийн асуудлууд бас дарах шинжтэй. 6 дугаар сар бол харагдаж байна. Тэгээд мөнгө санхүүгийн дарамт стрессийн хажуугаар хил амны стрессээс болоод одоо ажил төрөлтөй ямар нэгэн байгууллага ч юм уу ажиллаж байгаа хүмүүсээ бас магадгүй хуваараа хийж байгаа хүмүүс ч байж болно те. Энэ байдлаа ер нь гацсан мэдрэмжийг авах шинжтэй боловч энийг даваад гарч чаднаа гэж дээд талын хүсэлтээр сан буюу
дараах үзэр гарч иж чинь. Дараагын нь болохоор Knight of Swords гарч иж чинь чиний тууштай байдал, шийдэмгий, зоригтой байдалтай, ажилч хичээнгүй амбицтай байдал чинь энэ бүх асуудлуудаас гарахад 6 сар тусалнаа. Тийм болохоор ажил дээрээ тодорхой хэмжээр амжилт гаргана. Одоо ингээд хил ам бас орооцолт нь хувийн бизнес хийдэг хүмүүс байвал тэгэл янз янзын ажилчдынхын талаас зүгээс гомдол ирдэг. Эсвэл одоо хамтарч хийж байгаа бизнес хийж байгаа хөрөнгө оруулагчтайгаа маргалтарч байдаг юм уу? За эсвэл нөгөөдөл нь худлаа яриад бизнес эхлүүлэн хичээд бизнесээ эхлүүлэхгүй худлаа яриад алга болохтэй ингээд санхүүгийн асуудлууд үүсэх шинж тэмдэг бол яг чаргу харагдаж байна. Гэтэ үүнийг та нар мань даваад тулчна. Энэ сардаа амжуулаад даваад тулчна гэж харагдаж байна. Тэгэхээр энэ асуудлыг даван туулсан цагтаа та нарын мэдээж тодорхой хэмжээгээр үр ширнээсээ гарах асуудлуудаа зэгцлэх ажилчдын цалинч тавьж байдаг юм ингээд шийдвэртэй алхам бол хий явчих гэсэн. Тэгээ би энэ сард яагаад ийм эхлээд байгаа хгүй ерөөсөө холимог нэг юм өсөж уруудсан энергитэй байгаад байна. Нэг болохоор бүх зүйл овоо гайгүй болсноо дахиад нэг асуудал үүсэл хилэн гардаг ч юм уу санхүүгийн асуудал үүсдэг ч юм ингээл унаал дахиад босвол ингээл унаал босоод унж босоод ах сарууд бол харагдаж байна. Ажил төрөлгүй байгаа хүмүүсийн хувьд бол ер нь бол бас асуудалтай. За энэ сард багтааны ганц 2 ажилд орж үзээ туршилтын өдрүүд гэж байдаг шүү дээ тий. Тэрийг давж чадахгүй хамт бол нэг л таалагдахгүй ч юм уу те нэг юм яжилсан байдалтай чамаа нэг онцгой хүлээж авснаас болоод чи гомдоод за болидоо дахиж дараагийн ажлаа хайдаа энэ ажил бол бүтэхгүй юм байна да гэд нэг юм жоо сэтгэлээр унсан шинжтэй яваад бас тэрсэн санхүүгийн асуудлууд ч бас хүндрэлтэй байгаад байдаг. За сарын сүүлээр ирэхэд энэ асуудлуудаа даван туулчна гэж би бол хараад байна. За тэг ямар тач бүдэрч явж байгаа ажил төрөлхөө хүмүүс маань тодорхой хэмжээний сарын сүүлээр гэж бол харагдаад байна. Гайгүй хүний удирдлагын доор ч юм уу ажил төрөл олж хийгээд сэтгэл зүйн асуудлууд мөн санхүүгийн дарамтууд нь нэг тийшээ болно. За ажил карьертэй, тогтсон ажилтай ч юм уу хуваараа бизнес хийдэг хүмүүсийн хувьд бол би түрүү хэлээд байгаа шүү дээ. Холимог бас. Гэхдээ сөрөг тал байна шүү. Ховж юм дорооцолтой худал хөтлөхөд орох эсвэл мөнгө санхүүгийн тал дээр зарим хүмүүс зээлсэн мөнгө өгөхгүй эсвэл зарим чамтай хамтарч бизнес ингэж худлаа яриад одоо мөнгө өгдөг эсвэл чамаас ингээд мөнгө төр зүр зээлчээд өгөхгүй ч байдаг юм ингээд чи ингээд бас өнөөсөө болоод санхүүгийн асуудалд ороод нэлээд стресс их шинжүүд байгаа болохоор 6 дугаар сард ер нь бол нэг дугаарынхаа миний хувьд юунд анхаарах вэ гэхээр хүнд итгэхээсээ өмнө сайн бод тэр хүнөө сайн судал тань. Энэ сарда та нар ер нь бол хүнд мөнгө төрөг зээлүүлэх шаардлага бол ерөөсөө байхгүй зээсэн мөнгө авч чадахгүй байх магадлал маш өндөр байна. Үүнээсээ болоод өөрөө санхүүгийн асуудалд орох дарамтанд орох шинжтэй харагдаж байна. За ажил карьер дээр бол хил амгараа ажлаасаа гармаар санагдаад байгаа ч гэсэндээ жоохон төсчих юм бол төр зуурын хүндрэл байна. Явандаа энийг давж туулаад бүх одоо хил ам, худал ховж ивний асуудлууд нь ойлгомжтой болоод намжаад чиний талд гараад буцаад чи сайн энерги авна, эерэг байдалд руугаа энэ сард орно гэдгийг бол 2 дугаарынхантаа хэлэхэд таатай байна. За тэгээд гэсэнтэй хавныг юм худал ховж ивний араас хитрхийх юм бодож стресст хэрэггүй шүү. Хүмүүс заримдаа ярахаас өөр юм хийж чаддгүй шүү дээ. Чи бас хүмүүст муулуулж ин гэдэг чинь тодорхой хэмжээ тэр хүмүүс чамд атаарч байна гэсэн үг байх магадaltaй. За тийм биш үү. Тэр хүчтэй агаараа энэ хүү асуудлуудаас та нар өөрсдөө дайчин болохоор шийдэмгий болохоор бас ааштай чиг ажилтай чиг хүмүүс харагдаж байна. Тийм болохоор даван тулчнаа 6 дугаар сард санаа зовлтгүй гагцгүй миний хэлсэн зөвлөдүүдээр анхаараарай гэж хүсье. За тэгээ заримийнх нь хувьд бол удаан хугацаанд ажил төрөл юу хийх вэ? Ажилд орох уу? Эсвэл хувийн бизнес хийх үгээ бодож шийдвэргүй яваадсан бол энэ сарда багтаж нэг гайгүй найдвартай гэсэн найз нөхдөйгээ хамтарч юм хийхээр шийдэж магадгүй юм байна. За тэрийгээ бас хийгээд эхэлчихвэл зүгээр гэж харагдаж байна. Тодорхой хэмжээний мөнгө санхүүгийн асуудлуудаас гарan за юу хийхээ учраа олчихно. За энэ найзтайгаа хамтраад ийм хийчихвэл давгүй юм байна гэдэг санаа төрөөдтэй. Ингээд энергийн хувьд бол маш сайжрах шинжтэй бол харагдлаа. За юм байна. За 2 дугаархны мэн одоо синглчүүд минь нааш анхаарлаа хандуулаарай. Та нарын минь хувьд юу болох нэ? Сонь содон зүйл юу өрнөх нэ? Аль эсвэл байгаагаар л байдгаар л байх нь үү те харъя. За синглчүүд
жоохон сайн хойлоодохыг. Би дандаа альттай хүзэр сайн хойлж ич төлөх сайн бууна. Цүв бууна гэж. За 2 дугаархны минут синглчүүд маань ямар үйл явдал зурдаасаа хүлээж байна вэ? Сахиусууд минь хэлээд өгч. King of Wands, Ace of Wands. За маш их fiery гал энергиуд гарч ирлээ. Pentacles, Ten of Cups. Аха. Яна. За энэ баярын инээд шүү. Битээ гайхаараа ёжсэн инээд биш шүү. За хостол болохондоо ямар тач гэсэн чин сарда яг өөрийнхөө хүсэн хүлээж исэн ideal type үедээ би ийм л найз залуутай болох юмсан. Ийм л нөхөртэй, ийм л найз охинтой болох юмсан гэдэг хүсэл чинь биелнэ. Хоёр бол хоёлаа маш төстэй энергитэй. Эсвэл айгу төстэй ордны хоёлаа галын орд байж болно. Дарсан хой номын орд байдаг ч юм уу. Эсвэл өөр нь бол үзэл бодол, характер нэлээд ойролцоотой хүмүүс болохоор хоёр биендээ маш хурд татагдана. Энэ бол синглчүүдийн минь хувьд бол ямар нэгэн экс биш ээ. Цоошин хайрлцаа, цоошин хайр дурлал харагдаж байна. Тэгээд та нар маань 2 дугаархан маань хувьд бол яг эхлээд энэ хүнд харилцаа жоохон уулзаж уучраад эхлэн үдчий жоохон эргэлзэн л дээ. За энэ нэг явцрахгүй байж магадгүй. Энэ залуу нэг хэд уулзаа болчихл байлгүй дээ. Юуцнэх хитрхийхэн бодоод явах уу гэсэн нэг юм эргэлзсэн санаа зовнилсан байдалтай бол байна. Гэвч энэ чиний санаа зовнилыг бол би чам нэг юм хэлэхэд бол санаа зовнилтгүй энэ залуутайгаа бол эсвэл бас энэ эмэгтэй дан тогтвортой удаан хугацааны хосын харилцаатай байх шинжтэй хүнтэй очино. За бүр суугаад үр хүүхдийн гаргачих магадгүй тийм заяаныхаа ажилтайгаа уулзах бас боломжтой. Заримхнууд бол бүр ядчил нэлээд удаан хугацааны романтик аз жаргалтай хосын харилцаатай байх хүнтэйгээ очино. Энэ 6 сарын 10-нд очих байх. 10 хоногийн дараа одоо үзэж бол 10 хоногийн дараа ч юм уу наан ч байж бол магадгүй 6 дугаар сарын 10-нд ч байж магадгүй сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч тач энэ сартаа очино. Урт хугацаанд та нар ингээд нэг сингл явсан бол бас энэ хүнтэй уулзах чинь найз нөхдөд чинь тусалцаа дэмжлэг орж магадгүй. Чиний өмнөөс болцоо тавуулдаг ч юм уу. За энэ залуутай уулзаад үдээжгүй. Эсвэл энэ нэмэгтэй хүнтэй уулзаад үзээ зүгээрээ ядаж нэг хоолндороо шийдвэрээ гаргалтаач гэх юм уу. Ийм байдлаар бас ингээд хөндлөнгийн найз нөхөдийн ятгалгаар энэ хүнтэй танилцах магадaltaй. Хэрвээ тийм ятгалаг санал хүлээж юм бол яваарай. За энэ ханчин зам дээр гэдэг шиг байж магадгүй. Тэр хүн байж магадгүй шүү. За нэг бол өөр байдлаар одоо синглчүүдийн минь хувьд бол нэг доор ажилдаг хүнтэйгээ романтик харилцаа үүсгэж магадгүй юм ба. Эсвэл найз нөхдийн шугамар танилцах шинжтэй гэж харагдаж байна. Иймэрхүү байдлаар шинэ хайр дурлалтайгаа та нар маань 6 дугаар сард учрах нэ. Бүх зүйл чиний талд аз зэвэх юм гэсэн. Өмнө чи удаан хугацаанд сингл байсан байж магадгүй. Яг хүссэн хүнтэйгээ харилцаа тогтоох гэж асуудалтай болж бүтдэггүй байсан бол энэ удаа дэлхийн ертөнц бурхан тэнгэр чамайг харж өрөөж байна. Бүх аз зэвэл чиний талд байна синглчүүдтэй 28 их маань хувьд бол ийм байна да. Баяр хүргэе да. Энд дээр бол би нэмэлт хүзээр татах шаардлагагүй. Гайхалтай бууж байна. За одоо тэгвэл 2 дугаарх нэмээд хувь тусын харилцаатай хүмүүсийн хайр дурлалын 6 дугаар сарын ерхий төлөв ямар байхаар байна вэ гэдгийг харъя. Театр хүлээнэ. За 2 дугаархны минь хосын харилцааны ерхий төлөв 6 дугаар сард ямар байх вэ?
энэ жоохон нэг дугаартай төстэй зарим хүмүүсийн маань хувьд бол ерөөхдөө би хэлье. Хоёр дугаарх нь нэмээ олонгоёо хосын харилцааг сонгож үзэж байгаа хүмүүс бол та нар нэг дугаарыг бас үзээрэй. Тодорхой хэмжээгээр тэндээс нэмэлт мэдээлэл гарч ирэх магадлалтай төстэй бууж байгаа болохоор. Тийм болохоор нэг дугаарыг хосын харилцааг давхар үзүүлчихээрэй гэж зөвлөё. За өмнөх саруудад хайрттайгаа нөхөртөөгөө их нартайгаа ч гэдэг юм уу. Тэгээд айгүй их асуудалтай, хил амтай, бараг салах дээрээ тулаад байсан бол 6 дугаар сард энэ маш их сэтгэлийн зовлонгууд чинь дуусгар болох нэ. Буцааж харилцаа чинь сэргээд аз жаргалтай болно гэж харагдаж байна. Ямар ч энэ асуудлууд чинь энэ сардаа цэгцэрнэ гэж харагдаж байна. За тэгээд нөхөрчин эсвэл найз залуучинтай эсвэл одоогийн ер нь бол хос чин чамаастай ингээд нэг хэсэг ингээд салмаарч юм шиг мэдрэмж өгөөд чамд нэг л хайр дутаагаад хөндий хүүтэн байгаад өмнөшгээ чамайг хайрлахгүй байснаас болоод чи ер нь бол өнгөрсөн нэлээд гомдсон те энэ хүн надад хайргүй юм байна салах гээд байгаа юм болоо өөр хүн ард нь байгаа юм болоо гэсэн маш их сэтгэлийн шаналлыг авч байсан бол за энэ хүний чинь хосыг чинь тийм ойлгомжгүй одоо чамайг гэсэн харилцаа нэг юм унтран яах гэдэг нь мэдтгүү хүндий хөтөн байсан харилцаа чинь зовлон дуусгар болоод энэ хүн тодорхой хэмжээгээр нэлийн ширүүнд ч юм уу нэг юм хөдөх хүндий зангаа тодорхой хэмжээр засч янзлахыг хичээгээд өөрөөс чинь уучлахгүйгээд за хоёулаа ингэж харилцаа яаж хийж байгаа зас залруулъя гэдэг санал тавьснаар чиний удаан хугацааны гомдол шаналлчин энэ сардаа дуусах болно гэж харагч буцаад хосын харилцаа чинь эвтэй нэртэй аз жаргалтай болно. Энэ сардаа бол ер нь утахгүй 4 хоногийн дараач байж магадгүй юм аа. Яг ингээд эхнэр нөхрүүд ингээд удаа явцах хүмүүс бас энэ дээр байгаа даахгүй. Эсвэл ингээд найз охин найз залуу харилцаатай ингээд удаа явцсан мөрлөө сүүлийн сарууд ч юм уу сүүлийн жилүүд нэг л салахгүй мөрлөө нэг л юм өмнөшгөө бэдггүй байсан хайр дутсан харилцаан дээр нэлээд асуудлуудтай байсан байж болно. Заримдаа эсвэл хүн чинь танаа нөхөр чинь найз залуу чинь ч юм уу гэдэг удаа хугацаар гаташ явчихдаг ч юм. Ажилтаа тэд хоногийн дараа тэдэн сарын дараа ирэх шүүгээ явчихдаг. Чамаг ганцаар дуулаад бас орхидог байснаас болоод чи бас гомцсон байж болно. За ямар тач тэгээд янз янзын шалтгаанаас болоод нэлээд зовж явсан адармааттай ер нь бол харилцаа чи юм дээсэн дөрөөн дээр тогтож байсан харилцаа энэ сартаа бол бихчнэ гэж харагдлаа. Тийм болохоор энэ 19 сэлэм гарч 15 бол бас дуусгар болохын шинж тэмдгийг хэлдэг болохоор удаан хугацааны хосын асуудлууд проблемууд нэгэн ард гарч чиний нуруу тэнийж сэтгэл зүрхчин баярлнаа гэдэг зүйл бол гарч иж байна. За ингээд удаан хугацааны биш заримынх нь хувьд саяхан байж болно те нэг хэдхэн хоног маргалцсан салыг эхэлсэн чамаа бүр уйлуулаад гомдоогоод тэгээд ингээд дуусгар болъё. Ахиж төвчгүй нэч гэдэг юм нэг юм шийдэмгий ширүүн үг шамлууд шулуутсан чиний хос чинь нэг хэсэг хугацааны дараа хэд хоногийн дараа ч 3-4 хоногийн дараа те 3-4 хоногийн дараа ч юм уу өөр уучлахгүй за намайг уучлаарай би бас арай дэндүү ширүүдэлсэн байна. Дахиж нэг боломж олгооч ээ. Хоёлаа харилцаа засъя гэдэг шийдвэр гаргана. Тэр нь бол удаан хугацаанд нэлээд токсик байсан харилцаанууд бол харагдаад байгаа юм. Хэрүүл маргаантай ч байсан байж болно. Хэцүүхэн харилцаанууд энэ сард эерэг тал руугаа шилжгээр байна. За тийм болохоор санаа зовлтгүй гэж хэлээ да. За ингээд 2 дугаарх нэмээ таарат уншлага үгээр өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баяртай. За 3 дугаарх маань таарат уншлагатаа тавтай морил. За та нар маань энэ хүү аметист чулууг сонгосон байгаа. За тэгэхээр 6 сарын ерхий нэрийг юун дээр анхаарах ёстой вэ гэдгийг эхлээд бүгдээрээ харцгаая. Дараа мэдээж ажил, карьер, мөнгө санхүү болон хайр дурлалаар тус тусад детальчлаад үзээд явчих болно. Five of Pentacles буюу 5-ын зоос гэдэг үзэр гарч ирж байна л да. За тэгэхээр өөрөө чинь 6 дугаар сарын ерхий энерги гэвэл санхүү, материалын тал дээр хүндрэлтэй учрах, дутуудулмаг байдал, тусгаарлагдсан мэдрэмжийг авах. Нэг жоохон хүндхэн энергитэй сар харагдаж байна. Энэ сар нь таны хувьд мөнгө, ажил, гэр орон эсвэл эрүүл мэндтэй холбоотой хүндрэлүүд мэдрэгдэх магадлалтай байна. Тусламж хэрэгтэй байж болох ч өөрийгөө тусгаарлах эсвэл бэрхшээлтэй үед дэмжлэг хүсгээд зайлсхийх байдал нь илэрч магадгүй юм байна. Яагаад бусдаас тусламж авахыг өгсөхгүй цаарлаад байна вэ? Үнэхээр асуудалтай бол та нар маань бусдаас тусламж аваад үзэхэд гэмгүй шүү.
Нэг юм жоохон онцгүй энерги бол бууж байна. Тэгээд анхаарах зүйлс нь юу гэхээр бусдаас тусламж хүсгэсээ бити ичээ тий. Чи ганцаараа энэ замыг туулахалгүй танд чамд туслах хүмүүс байгаа байгаач байж магадгүй те тэднийг анзаарахгүй байж болно. Тэгэхээр энэ тал дээр бусаас бас тусламжийн гараар сунгаад тусламж гуйгаад үзээрэй. Бас сөрөг бодлоос ангижрах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Санхүүгийн үндэрлэлээс ингээд шалтгаалan те өөрийгөө үн цэнгүй мэдрэхээс болгоомжлоод ингээд айгүй айл болох өөрийгөө сөргөөр бити бод эргээр бод те за энэ мөнгө санхүүгийн асуудал иймэрхүү төр зурагчтай чаднаа бүтээнэ болгоно гэсэн эрен мэдрэмжийг илүү өөртөө өгч байгаарэ. Илүү тэгж манифест хийгээрэй гэж би зөвлөе. За тэгээд харилцаа холбоогоо бити тасалтай энгийн яриа найс нөхдөдтэй холбоотой байх нь энэ хүнд үеийг даван туулахад тусалнаа. Бүх зүйлийг чи ганцаараа өөрхөөс нуруунд дээр өөрх албагүй. Бусдаас тусламж аваа гэж дахин хэлье. За тэгээд ерөөхдөө бие мах бодийн хувьд бол тэг хүүтэн хатуу байдал ерөөхдөө бол энэ хүзрийг харахад бол айгүй илэрч юм л та. Дарамттай тий. Тэгэхээр бас эрүүл мэнд дагаад бас муудаж хямарч шинжтэй болохоор айл болох тайван бай. Бүх зүйлийг даван туулна гэсэн итгэлтэй байгаарай. Энергийн хувьд тийм биш үү за. Гэтэ энэ картантай бишэл заадагч бас шийдэл гарц ойрхон байгааг илэрхийлдэг хүзэр ахгүй. Тэгэхээр бэрхшээл чинь түр зурах шүү. Удахгүй чи ямар нэгэн шийдлээ олчноо гэдэг бас давхар утгыг бол энэ хүү хүзэр маань сануулж байна. Тэгэхээр санаа зовлтгүй гэсэн үг шүү за. За тэгэхээр одоо эхлээд ер нь бол 3 дугаар ахны маань хувьд л энэ сарын ажил карьер мөнгө санхүү ямар байх вэ? Анхаарах зүйлс юу байна гэдгийг харцгаая. Асуудлууд нь бол бийсэн утгагүй гарц гарлаа бас шийдэл олчноо. Миний мэдэрсээ бол энэ сарда бол энэ хүн асуудлуудаас тодорхой хэмжээгээр гараад явчихна гэж мэдрэгдэж байна. 3 дугаар ахны маань хувьд бол. За сахиусуд мөн хэлээд өгч 3 дугаар ахны хувьд 6 дугаар сарын ажил карьер мөнгө санхүүгийн нэрэг ямар байх вэ? Eight of Wands, King of Wands тодорхой хэмжээгээр ийш тийшээ нүүж магадгүй юм байна. Явдал нүүдэл судал хийх шинжтэй. За дээд тал дээр нь 6 сэлэм гарч ирсэн байна. За одоо би ингэж чад ихэд тайлбарлаад өгье. За энэ сар та нар маань хөдөлгөөн хийн гэсэн ер нь бол дассан сурсан газраас явахтай. Гадаад руу явж ажиллаж амьдрахаар явах. Эсвэл магадгүй удаан хугацаанд ажилласан газраас холдож явах шийдвэр гаргахад хүрэхээр харагдаж байна. За ийм шийдвэр гаргаснаар ямар нөлөө үзүүлэх вэ гэхээр өмнөөх энэхүү төрөний миний хэлсэн мөнгө санхүүгийн асуудлууд чинь бол цэгцрэх боломжтой үйлдэл хийнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол муу тал руу биш. Ерөнхийдөө бол бүх зүйл хурдан өрнөчих байх. Энэ сарда та нарын удаан хугацаанд хүлээжсэн одоо гадаад руу сурахаар, ажиллагаар явахыг хүсчихсэн бол виз нь гараад заримийнх нь явчихна. Заримийнх нь хувьд бол хуваарай бизнес хийдэг байсан бол болоод өөр юм хийхээс сэтгэл шууд удах ч юм уу. Батсан юм шинжтэй бол тэгээ зарим хүмүүсийн хувьд бол удаан ажилласан ч юм уу юм тодорхой хэмжээгээр одоогийн ажиллаж байсан газраас гарах шийдвэр гаргана. Яагаад гэхээр нэг өмнө одоо тэр ажилласаа гарна те эсвэл хийжсэн бизнесээ орхих гээд байгаа ч юм уу шинжлэх гээд байгаа шалтгаан нь ерөөсөө мөнгө санхүүгийн хувьд сүүлийн саруудад те жоохон ивэлээ өгөөгүй нэг ажиллаад байдаг хичээгээл байдаг ер нь нэг л болж өгөхгүй байсан болохоор амьдралдаа шинжилэлт хийхээр шийдвэр гарна гэж харагдаж байна. Энэ тэгтээ зөв гэсэн. Та нар ийм үйлдэл хийснээрээ ямар үр дүн хүртэх вэ гэхээр илүү тайван амьдрал руу, илүү сэтгэл зүйн хувь доктортой болох, илүү мөнгө санхүүгийн орлого нэмэгдэх зам руугаа явна гэсэн үг. Энэ дээр болохоор Nine of Coins буюу Nine of Pentacles, Empress хүзэр гарч ирж байна л да. King of Wands гарч ирж байгаа. Энэ хүү алхмыг хийснээр
Санхүүгийн байдал чинь 6 дугаар сарда эрс сайжирнаа. Чи энэ хүү баярт үйл явдлаа найз нөхөд гэр бүлийнхэнтэй тэмдэглэнэ. Чи нуруунд дээр өнгөрсөн маш их ачаа үүрж ажиллаад хичээгээд болохгүй байсан. Тэр газраасаа, тэр бизнесээс, тэр салбараасаа гарснаар гэж хараад байна. Ажил төрөлгүй ч юм уу одоогийн хувьд бол удаан бас ажил төрөлгүй эсвэл ажил хайж явах хүмүүсийн маань хувьд бол илүү гадаад руу явах шийдвэр гарч магадгүй. Эсвэл арай гэрээсээ хол газар руу явж ажил төрөл хийхдээ тийм боломж гарч ирнэ. Ингэснээр та нарын маань мөнгө санхүү бол эрс сайжирна гэж харж байна. 6 дугаар сарда энэ сайжралт чинь аягүй түргэн явагдана. Энерги нь юм байгаад байгаа гэсэндээ би бас энийг хэлсэнтэй энэ хөзөр бол гарц гаргалгаа шийдлийг илэрхийлдэх хөзрөө гэж санхүүгийн өнгөрсөн саруудад байсан асуудлуудын энерги бас байна гэж хараад байна. Тэгээ энэ сартаа бол мөнгө санхүүгийн асуудлаас гарна, баярт үйл явдал тэмдэглэн, өр ширээ дарна, магадгүй өссөн юм худалдаж аав, шопинг хийн тэ. Тэг байдаг ч юм уу ерөөхдөө гоё баяртай тэмдэглэлт үйл явдлуудыг тэмдэглэнэ гэж харагдаж байна. За тэгээд ажилгүй хүмүүсийн хувьд бол нэлээд их мэдлэлтэй ч юм уу нөлөөтэй хүн чиний одоо авиацыг үнэлээд те за энэ хүнд юу н ажил өгөөд үзье энэ хүн чадвартай байж магадгүй гэж бас чамд нэлээд гайгүй боломж өгөөд чи санхүүгийн өндөрлөөсөө гарна. Заримын хувьд бол энэ сарда ингэн байгаа газараас шилж хөдөлгөөн гэсэн шүү дээ. Тэгээ шилжээд бүр өөр ажилд орохдоо илүү тушаал дэвшсэн ажилд орох бах. За би энэ ажлаас гарлаа нэг л болохгүй байна гэж бодоод өөр шинэ ажилд орсон бол тэр шинэ ажил чинь илүү өндөр тушаал ч юм уу илүү өндөр цалин хөлс амлах шинжтэй байна. Тийм болохоор энэ дэр маш ихтэй ингээд баяр тэмдэглэнэ аз жаргалтай зүйлүүдэд тэмдэглэнэ гэж гарч ирээд байна. За тэгэхээр ингээд 3 дугаарх нэмийн хувьд бол хэдий ерхий энергийн жоохон сөрөг эхэлсэн ч гэсэндээ энэ хүү асуудлуудаа та бүхэн маань ямар ч ажил хийдэг вэ, ажил төрөлгүй жоохон бизнес ч хийдэг байх хүмүүсийн маань хувьд бол би ерхийдээ ингээд тал талаас нь ингээд тайлбарлаад өглөө. За заримын хувьд бол хамтрагчаас олж магадгүй хуваараа бизнес хийдэг бол одоогийн хамтрагчтай нэг л олигтой сэтгэл дундуур байлгаад хоёрын гараа нийлэхгүй бизнес чинь урагшлахгүй болж их хамтрагчаас солиод ганцаараа бүх зүйлийг нуруунд дээрээ өрөөд өөрөө ганцаараа тусдаа зөвхөн өөрөө те хинтэж хамтрахгүйгээр хийх бизнес эхлүүлэх шийдвэрт хүрэх шинжтэй харагдаж байна. Энэний эцсийн үр дүн нь юу вэ гэхээр мэдээж амжилт мөнгө санхүү өсөлт дэвшилт бол харагдаж байна. Тэгэхээр найдваргүй гараа нийлэхгүй хамтрагчаа солихтой эргэлзээд байгаа бол санаа зовлтгүй. Энэ чам зөв шийдвэр болно. Илүү мөнгө санхүү ажил карьерийн хувьд амжилт гарах 6 дугаар сар юм байна шүү гэдгийг анхаарал авчаарай. Тэгэхээр өөртөө итэг хэцүү мэдээж чиний нуруунд дээр маш их ачаал ирнэ ойлгож байна. Гэтэ гарах үр дүн нь юу вэ те? Гайхалтай амжилт, эд баялаг магадгүй зарим нь хувь тушаал дэвших боломж гэх мэтчлэн зөвлөд харагдаж байна. За тэгэхээр одоо 3 дугаар хэмээн синглчүүдийн хайр дурлалын ерхий төлөв 6 дугаар сарда ямар хувь байх вэ гэдгийг харъя. За синглчүүд маань 6 дугаар сарда ямар нэгэн адал явдал хүлээж байна уу? За энийхээ нэжлэлтэй учрна уу? Эсвэл сэтгэл татан болцоо хүлээж байна уу? За юу хүлээж байна вэ? Бүгдээрээ харцгаая. Нэг айл сар гарангийн өмнөд мууртай тоглож байгаад мааж болцсон сорив ерөөсөө арилахгүй. Хэрв та нар маань сорины сайн тус мэддэг бол комент хэсэг дээр санал болгоод бичээд өгөөрэй. Баярлалаа. Уул нэм асуух ёсгүй л дээ. Тэгтээ sorry. Давуу их ашиглачээ. Тэгэхгүй бол ингээ контент хийх болгондоо нэг гарныхаа сорин мухаас надад гарч ирээд энээсээ жоохон санаа зовоод хүмүүс буруу ойлгох уу гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр нэг муур майцсан гэж ойлгох юм болоо даа гэтэл. За синглчүүдийн минь хувьд бол 6 сарын хайр дурлалын төлөв байдал ямар ах вэ? Тэний дахин хоолно. Окей, харъя.
энэ дээр нэлийн сонирхолтой зүйл бууж байна. За дээд талын үзүүлэлтээр 3 of Wands гарч ирсэн. Шинэ романтик харилцаатай учир нь энэ сардаас ингэлчүүд мэн. За тэр учирсан хүн чинь яг л чиний ideal type гэж хэлдэгтэй. Бодож исэн сонирхож исэн хүнтэйгээ уулзаад чи маш их баярлал л да. Би нэг ийм найз залуутай болох юмсан, ийм найз хүнтэй болох юмсан гэдэг юм хүмүүсийн нэг юм сонирхол төрөл байдаг шүү дээ, тийм. Яг тэр хүссэн хүнтэйгээ уулзаад ер нь бол нэлээд сэтгэл догтлсон шинжтэй байх юм байна. Шинэхэн харилцаа, хөгжилтэй романс үүсэх зүйл гарна. Хоёр зүгтээ хөдөө гадаа явж амралтанд явдаг ч юм уу. За магадгүй олон нийтийн арга хэмжээ, шоу зингээнд оролцож цагийг өнгөрөөн. Эсвэл заримынх нь хувьд бол холын аялалд явахдаа, эсвэл онлайнаар, эсвэл заримынх нь хувьд хурим найз нөхдөд төрсөн өдөр, эсвэл ууж иддэг одоо олонний газар байдаг шүү дээ, тий, лаунж, бар, клуб ч гэдэг юм уу, тэнд танилцах магадлал өндөртэй гэж харагдаж байна. Энэ хөө мөрөөдөд байсан хүнтэйгээ уулзна. За би энэ дээр бол гэхдээ яг аль биесны хосууд болно гэж амлахгүй чинь сардаа нэг тийм романтик сэтгэл тогтолцсон хүнтэйгээ уулзраад хоёр цагийн сайхан өнгөрөх шинжтэй бол харагдаж байна. Гэхдээ чамд ийм эргэлзээ төрөөд байхаар харагдаад байна л да. Юун дээр ингэж их эргэлзээ санаа чинь зовнод байна вэ гэсэн чинь өнгөрснөө мартахгүй, эсвэл өнгөрсөнд одоо айгүй нэг токсик хүнтэй уулзраас салсан болохоор тэрийг санагдуулаад, эсвэл энэ хүнд ингээд би амар сэтгэлээ өгөөд дурлаад хэрэг байх, дахиад сэтгэл зүрх минь шархалж магадгүй гэсэн юм сөрөг мэдрэмжүүдийг авахаас гадна заримынхын хувьд яагаад вэ гэсэн чинь two of swords гарч иж байгаа хгүй. Энэ юу гэхээр бас хоёрдмал байдал болон хоёр хүнийг илэрхийлж болно. Чи ингээд сингл хэрэг хүнээсээ сансан ч гэсэндээ хэдий ингээд санаа сэтгэлтэй чинь нийцэн хүн гараад ирсэнтэй гэсэн чи нөгөө л өнгөрсөн төгтөө амьдралаа эксээ мартахгүй, өнгөрсөн дээр яваад гацаад байгаа болохоор шийдвэр гаргаж чадахгүй, эсвэл энэ хүнд итгэж өгөхгүй нэг байх эмээх санаа зовнох зүйл бол гарна гэж харагдаж байна. Дээрээс нь бас заримх нь өвтө давхар ингээд яг тэр нөгөө нэг хуучин эксээ мартаад арай гэж нэг мартаж байна. Өөр нэг атайхан таалцсан хүмүүс гараад ирлээ гэж байтал нөгөө нэг удаах хугацааны турш ч юм уу алга болцсон байсан экс нь бас гинт гарч ирээд сэтгэл санааг нь хоёрдуулаад явах стресстүүлээд байх шинжтэй л харагдаж байна. Гэхдээ та нар маань тэр экстайгаа экс хүлээгээд байгаа хүмүүсийн хувьд бол экс гарч ирнэ гэж хэлсэн шүү дээ. Тэр хүнтэйгээ харилцаанд бүтэмжтэй болно гэж хэлээгүй шүү. Хэлээгүй. Дахиад энэ дээр ерөөхдөө бол чамайг сонголтыг чинь эргэлзүүлээд байхаар шинжтэй харагдаж байна. Чи тэгээд хоёр хүний дундаа сонголтоо хийж чадахгүй эргэлзээд байна. Тэгтээ экстайгаа бүтэн гэж хэлээгүй. Нэг хэсэг бол 6 сард гарч ирж жоохон амьдралыг чинь бууж ин болно. Тэгтээ чиний таалагдсан хүнтэйгээ энэ сардаа уулзаад ерөөхдөө бол гайгүй цаг хугацааг сайхан өнгөрүүлээд болзоонд явж байдгүй юм уу байдлаар ад жаргалтай цаг хугацааг 6 сар өнгөрнөө гэдгийг бол хэлж чадгаар байна. За синглчүүдийн хувьд бол ерөөхдөө ийм бууж байна. За 3 дугаарх нэмээ хосын харилцаа 6 дугаар сард юу болж өрнөх нүвэ? Магадгүй та юун дээр анхаарах вэ гэдгийг харцгаая. За 3 дугаарны хосын харилцаа ямархуу байх вэ? Тал дээр хангид мэн гарч ирж байна. За тэгэхээр энэ дээр Five of Pentacles бас энэ дээр Five of Pentacles гарч ирдэ. Хосуудын мань харилцаа нэг юм хэсэг юм гацалтанд орж магадгүй юм байна. Өөрчлөчгүй, хойшлоочгүй.
нэг цуг амьдраад ч юм уу нэг хүнтэй хостой ч юм шиг тэгж заримдаа бодохоор сингл юм уу гэхээр сингл биш юм шиг те нэг мэдрэмжийг өгсөн сар үргэлжлэн гэж харагдаж байна. Тийм. Ягаад гэхээр ингээд хоёрын дунд мөнгө санхүүгийн асуудлуудаас болоод харилцаа чи юм хүн дээр шинжтэй. Одоо чиний нөхөр чинь найз залуучин ч юм уу те ингээл одоо хоёрын дунд ингээд хин ч юм уу эсвэл зөвхөн чамаас шалтгаалсан мөнгө санхүүгийн асуудлууд байгаад байдаг. Амьд ялангуяа тэгэл нэг гэрт амьдарч байгаа үр хүүхэдтэй ч хүмүүс ч юм уу тэгээ санхүүгийн асуудлаас болоод жоохон харилцаан дээр маргаан үүсэх. За тэгээд айхтар сүртэй маргалддаг маа гэхэд энэ санхүүгийн асуудалтай болохоор нэг тийм харилцаач нэг гоё ад шаргалтай яваад байна гэхэд шаашаын ад шаргалгүй бүр салаад байна гэхэд хаашаа тийм юм гацхан байдалд орох хасаар гэж харагдаж байна. Гэтэ санхүү мөнгийг бол харахад бас сайжирч харагдсан. За явандаа чиний хамтрагч юм уу эсвэл чиний мөнгө санхүү сайжраад ирэхээр хоёрын харилцаацсныг удахгүй энэ сардаа сайжирчнаа. Харилцааг сайжруулах бүхий л нөөц бололцоо чамд байна. Чи илүү хэрэг эмэгтэй хүн болтой илүү эмэгтэйлэг талаа хөгжүүлэх илүү хамтрагчаа ойлгож зөөлөн уян хатан хандах тал дээр анхаарах юм бол харилцаа чинь нэлээ айтах болж өгнө гэсэн үг ээ. Тэгэхгүй ингээл хитрхи түргэн уур уцаартай ч юм уу хоёр биендээ хандаадах юм бол нэг юм юу гэмдэ галшид дүүрэлцэж ундарч хасаад байх харилцаа үүсэх шинжтэй гэсэн үг. За тэгээд хэдий хоёрын дунд санхүү мөнгөч мө өөр сэтгэл зүйн асуудлууд байлаа ч гэсэндээ хоёр бие нэгээ сэтгэл хүсэл тэмүүлэл байгаа болохоор энэхүү гацанг харилцаа бол 6 дугаар сарда даван тулахаар харагдаж байна. Гэтэ түрүү нөгөө хэлсэн анхаарах зүйлсээр бол тэ чиний талаас бас тэ анхаарах хэрэгтэй гэж бол харагдаж байна илүү. Уян хатан байдлыг бариад өгвөл дээрс нь хамтрагчаа тэ хитрхийх яаруулаад байхгүй тэ бие бүсчин өмнө чи юм байсан одоо чи яагаад өөрчлөв ингмэрэн тэгмэрэн ч гэдэг юм нэг жоохон дарамт өгөхгүй эсвэл одоо ингээд уулзаад хэдэн сар болцсон ч байлаа гэсэн ингээд нэг их дор жандар ч юм уу чамд хоримын санал тавиагүй байгаа бол тэрэн дээр ингээд дарамт үсгээ жоохон төрөмгий байгаад хэрэггүй бүх зүйлийг урсгалаар нь явуулчихад болно л гэж бол сагуусаа зөвлөж байна. Тэгэхээр байдлыг хүчээр гартаа авах гэж оролцсон хэрэггүй шүү. Асуудалтай харилцаандаа бүр дараа очиулж магадгүй. Тэгээд хэрэг тэх юм бол жоохон агрессив буюу ширүүн байх бол чиний хамтрагч чамаас нэг хол хөндөй болоод ирэх шинж энэ 6 дугаар сард бол байна. Тийм болохоор тэрэн дээр анхаараарай. Зүгээр хүнийг тайван урсгалаар нөхөчтэй чамтай ингээд хосын харилцаатай гэсэн эсвэл ихнээ нөхөрч гэсэн ингээд заримдаа чам цаг зав гарахгүй хөндөй байх гээд байж магадгүй. Тэр нь бол юу гэхээр магадгүй энэ хүний мөнгө санхүүгийн асуудал стрессүүдээс болоод өөр юмд цаг зав гарах тэнхэлгүйгээс болоод чи ойлгохгүйгээс болоод бас харилцаанд асуудал үүсэх шинжтэй гацхан байдалд ор шинжтэй байна. За энийг ойлгоод уян хатан байгаад өгөх юм бол энэ хүн чамаас хөндийдүүлж зайгаа байрна гэсэн зүйл бол байхгүй гэж харагдаж байна. За тэгээ бусдаараа бол хосын харилцаатай хүмүүсийн хувьд бол ямар нэгэн салалт ч юм уу айхтар токсик зүйл бол энэ 6 дугаар сард харагдсангүй. Гагцхүү нэг асуудлууд нь биесэнтэй материалын зүйлтэй холбоотой саадууд байх магадлал өндөр байна гэж. За үгээр 3 дугаарыг нэмээд таарат уншлага өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа. Баяртай.